Эдгээр жагсаалтанд орсон амьтдын зарим нь судлагдаж байгаа бөгөөд зарим нь дахиж хизээч харагдаагүй нууцлаг хэвээрээ байгаа юм. 10. Льюисийн шуудан. Льюис Камачо нэгэн нарлаг өдөр шуудангаа шалгаж байхад түүний орчин нэг л өөр санагдаж тайлбарлахад хэцүү сонин мэдрэмж авч эргэн тойрноо сайтар шалгалаа. Удалгүй түнд юу эвгүй санагдаж байгааг олсон байна. Доошоо сөхрөн суугаад сайн тогтоож харуул. Нэгэн том ам харагдсан бөгөөд өөдөөс нь маш том авраг матар амаа ангайлхан харж байв. Муур нурууныхаа өсийг босгодог шиг матар аюулд орсон үедээ амаа ангаж ширүүн дуу гаргадаг байна. Льюис матар руу хэсэг харсныхаа дараа удаанаар хойшилж холбогдох байгууллагуудад мэдгдсэн байна. Удалгүй матрыг аюулгүйгээр авч явсан ч Льюис нэг л буруу үйлдэл хийсэн бол матрын хоол болохоор байв. Дараа нь хүмүүс бичлэгийг маш сайн ажиглаж харсан бөгөөд матрын хажууд ногоон өнгийн жижиг бөмбөг хэвтэж байгааг харсан байна. Магадгүй жаахан хөлт бөмбөгөө унгачхаад авах гэж оролдоод идүүлсэн байх вэ гэх мэт цуу яриа гарч байсан ч ойр хавьд нь хүүхэд алга болсон гэсэн дуудлага ирээгүй байв. 9. Нууцлаг амьтан. Энэ бичлэгийг Их Британий нэгэн газрын тосны өрөмдлөгийн тавцан дээрээс авсан юм. Эхэндээ бүх зүйл ингийн мэт л харагдаж байв. Гэтэл далайн гүнээс гэнт аврах том амьтан удаанаар хөвөн гарч ирсэн. Гялалцсан, тодорхой хэлбэр бийгүй, нууцлаг хөдөлгөөн нэг торгомсог мэт зөөлнөөр хөдөлж байлаа. Уг амьтны хүмүүс яг ямар хэлбэр дүрстэй гэж тайлбарлаж чадахгүй байв. Камер барьсан хүн маш их гайхаж амьтныг дурандаа байлгах гэж эргэн тойрныгоо дагуулan битсэн байна. Энэхүү хэлбэргүй амьтан тавцангийн ойролцоо хэсэг эргэлцсэний дараа цаашаа холдон олдсон байна. Энэ бичлэг анх олон нийтэд тархах үед хүмүүс энэ халимны биеийн нэг хэсэг байх гэж бодож байв. Гэвч энэ онол буруу болох нь батлагдсан. Эрдэмтдийн хэлснээр халимны биеэс махан тасарсан байлаа гэж бодоход махан их тэжээллэг байдаг учраас далайд удаан хөвөхгүй амьтад амтархан иддэг аж. Эцэст нь энэ амьтныг Dipsteria reticulum хэмээх авраг медузны төрөл болохыг тогтоосон байна. 8. Хамгийн том матар. Байгалийн зохицолборт газар зугаалж явахдаа зам дээр чинь аврах том хайрст матар алхаад гарч ирвэл та яах вэ? Энэ бичлэг нь Polk County мужийн Circle B bar хэмээх газарт яг ийм зүйл тохиолдсон юм. Ким Жойнер гэх хүн энэ бичлэгийг бидэнтэй хуваалцсан байна. Бичлэг дээр матар зүлгэн дээгүүр айж жоохон алхаж буйн тод харагдана. Аз болоход энэ матар хоол биш өөр зүйл хайж байсан бололтой. Флорида мужид бүртгэгдсэн хамгийн урт матар нь 4.3 м бөгөөд энэ матар 4.3-аас арай илүү том харагдаж байна. Харин энэ матрыг дэлхийн рекордыг эвдэх хэмжээний том гэдгийг хэмжиж чадаагүй байна. 7. Левиатан. Левиатан нэртэй ютубер ууланд алхаж явахдаа холоос гарч буй маш хачин дуу чимээг сонсчээ. Эхэндээ тэр чимээ нэлээд холоос цуурайтан сонсогдсон байна. Харин газарт том хэмжээтэй амьтны мөр мэт зүйл гарсан байв. Харин үүний дараа сонин чимээ дахин сонсогдсон бөгөөд өмнөхөөсөө илүү ойр сонсогдсон байна. Ийм учраас айсан ютубер залуу шууд бутсан байна. Харин одоо хүртэл ямар амьтан гэдгийг нь тодорхойлж чадаагүй байгаа юм. 6. Наалдамхай олдвор. Эдгээр аврах том наалдамхай зөөлөн биетүүд Филиппинд байдаг бөгөөд зааны соёо мот бүрхүүлэн нэг ширхгэн ойролцоогоор $200 хүрдэг. Эрдэмтэд олон жилийн турш тэдний хоосон бүрхүүлийг олдог байсан ч дөнгөж саяхнаас л амьд байдалтайгаар нь олсон байна. Бүрхүүлийг нь хагалж дотор нь юу байгааг шалгахдаа энэ зүйл гарч ирсэн. 1.5 м орчим урттай энэ амьтан бүрхүүлээсээ мөлхөн гарч ирэхэд ойр хавьда аимшигтай өмхийн үнэрийг тарааж байлаа. Түүнийг хүхрийн агуулмж өндөртэй шавар дундаас олсон ба олон жилийн турш тэнд бактеридэн амьдарсан байна. Тийм учраас түүнээс ялгарч буй үнэр нь хүхрийн үнэр байв. Судлаачид энэ газраас дахин өөр ямар нэгэн судлагдаагүй амьд биет байх магадaltaй гэж үзэн нэмж хайсаар байгаа аж. 5. Барилгачдын олдвор. Бразилд барилгын ажилчид нэгэн барилга нураах үедээ 10 орчим метр урттай хавтгай болж дарагдсан мэт авраг могоон сэгийг олжээ. Энэ могоог бүхэлд нь харуулахын тулд камера хэдэн секунд бичиж байгааг л хар. Энэ түүхийн талаар нэмэлт мэдээлэл бараг байхгүй. Гэхдээ үнэндээ тийм ч их мэдээлэл хэрэггүй байх. Амьдараа ийм авраг могоо харагдаагүй ч цогцсон олдсон бүх зүйлд ойлгомжтой. 4. Комодоло. Хэрэг та хизээ нэгэн цагт
Индонезийн арлуудаар аялах гэж байгаа бол ойролцоогоор 70 кг жинтэй хонь, ямаа, бүр хүн читгэс бусдаггүй эдгээр авраг гүрвлүүдээс болгоомжл. Комодогийн луу нь маш ховдог амьтан бөгөөд нэг удаагийн хоолтоороо 54 кг хүртэл идэж чаддаг. Өөрөөр хэлбэл өөрийн биеийн жингийн 80% тэнцэх хэмжээний зүйл идэхэд ямар ч асуудалгүй байж чаддаг байна. Тэд хит хөлссөн үедээ хүнийг читгэс буцахгүй бөгөөд хүн идүүлэх нь тийм ч ховор тохиолдол биш. Энэ авраг гүрвэл нь жуулчдыг ойд гиндүүлэн довтлох, бүр бүхэл бүтэн тосгоныг чиглэнд дайрах тохиолдлууд өмнөд гарч байсан байна. 2007 онд Комодо луу 8 настай хүүг бүхэлд нь эцсэн хэрэгч гарч байсан. Мөн Лос Анжелесын амтны хүрээлэн гүцхээр явсан хүн рүү Комодод луу дайрч хөлнийхэн дээд хэсгийг эдсэн гэх мэт тохиолдлууд байна. 3. Тэнгэрийн амтан. Энэ бичлэг нь Замбиагийн нислэгийн үеэр хийгдсэн гэх бөгөөд нэгэн зорчигч онгоцны цонхоор зүгээр л бичлэг хийж байтал маш холоос аврах том хүн хэлбэртэй дүрс аажмаар тодрон гарч ирж буй нь харагдсан байна. Хэсэг хугацаанд онгоцтой зэрэгцэн нисч байснаа гинэт холдон мочгорон холдон явжээ. Мэдээч хэрэг хиймэл буюу CGI байж болох ч гэсэн хэрвээ CGI биш байвал яг юу гэдгийг нь хэн ч хэлж мэдхээргүй байна. Хоёр. Бээжингийн ажиглалт. Энэхүү бичлэг нь Хятадын нийслэл Бээжингээс гаралтай гих бөгөөд бохирдлогтой хотын дээгүүр аврах биет удаан хөдөлгөөнтэй амтан мэт зүйл 50 алхаж буй нь харагдана. Энэ амтан хитэн хөлтэй эсвэл яг юу хийх гэж байгаа нь ойлгомжгүй. Түүнд ямар нэгэн дайсагнах хэм маяг ажиглагдаагүй ч алхах бүрт нь газар дөргиж дээгүүр нь цэргийн нисдэг тэргүүд явж буй нь харагдана. Бичлэг хийсэн хүний хэлснээр ямар нэгэн аюулт бэлдэж буй мэт санагдаж байна гэжээ. Энэ бичлэгийг Хятадын засгийн газар нууцлсан бөгөөд тэд мэдээллийн бүх хэлбэр нийгмийн сүлжээн дээр хатуу хяналт тавьдаг үлээ. Энэхүү бичлэгийг 100% бодит гэсэн эсвэл ямар нэгэн арга хэмжээ авсан талаар албаны мэдээлэл байхгүй байна. 1. Барбадосын үзэгдэл. Энэ бичлэгийг оруулсан хүн уг явдал 2017 оны үед Барбадосын арлууд дээр болсон гэж хэлжээ. Аврах том хүн элбэртэй амтан алсын бараанд алхаж түүний гიშгэх чимээ халуун орны шөнийг цуурайтуулж байлаа. Хүмүүсийн айдсыг төрүүлжээ. Уг амтан 4 урт мөч өтгөн ширэлцсэн үстэй мэт цээжтэй бөгөөд тэр нь урмал ургасан мэт эсвэл навч хөгц шиг зүйлээр бүрхэгдсэн байж магадгүй харагдаж байна. Маш өтгөн бүдүүн хоолоогоор дуу гарган арал дундуур алхаж оджээ. Хэрвээ CGI биш бол үнэхээр бодит аврах биет байж магадгүй юм. Эдгээр амттын талаар юу гэж бодож байгаагаа бидэнтэй хуваалцаарай. Баярлалаа.